Тогтоолын төслөхөөс илүү нэг төрлийн бүтээгдэхүүн дээр хоёр онцгой албан татвар гэж байд таарахгүй. Тамхины хяналтын хуулийг дагаад онцгой албан татварт өөрчлөлт оруулж байгаа. Одоо энэ Евразийн худалдааны төр гэрээтэйгээ холбогдоод гайлын татвар нэгэн тодорхой бүс нутаг дээр байхгүй болцсонтой холбогдоод ерөөсөө энэ төрлийн бүтээгдэхүүн дээр гайлын татваргүй болгож байж бүх одоо бүсүүдэд нэг ижил төвшин байх юм байна. Тэр гайлын татварыг онцгойгоор нөхөх юм байна гэд ингээд шийдэл гаргаад оруулаад ирж байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ би. Тэгэхээр энэ хоёр хуулийн чинь хоорондын нийцэл яаж хангагдах юм бэ гэдэг асуудал байгаад байна л да. Тэр тамхины хяналтын тухай хуулийг дагж байгаа онцгой энэ онцгой хоёр чи яаж болох юм? Энүүгээр нь явчихвал тэнд байж байгаа тэр онцгой албан татврыг чинь одоо баримталж байгаа бодлого нь энэ дотроо хувь процентоор шингэж чадж байгаа юм уу? Нэг их зовлонтой юм болчиход байгаа. Бид хэд тамхины хяналтын хуулианд дагсан онцгой албан татвар анхны хилцүүлэг хийцэн. Чуулган дээр. Одоо энд тусад нь дахиад нэг онцгой дээр анхны хилцүүлэг хийчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хоёрыг одоо нийлүүлэх тухай ойлголт байхгүй болчиход байгаа байхгүй баг үндсэндээ. Тэгээ одоо чи алийг мөрдөг хэдүүлээ. Тэгээ өнөө барьж байгаа бодлого маань хангагдах үгүй юу? Энэ дээр л нэг тийм сони юм болчиход байгаа юм. 3 номерын микрофон хариулъя. За Бацаргал гишүүний асуултанд хариулъя. Сангийн яам татврын бодлого газар Чимэцөөр. За номин жимэг гишүүдийн халсан тамхины хяналтын тухай хуулийн дээр бол тамхи төвөндөө бас зохицуултгүй байсан одоо электрон тамхи болон бусад төрлийн тамхиудын зохицуултын асуудал хоёрт нь онцгой албан татврын бие хэмжээнд ногдож байгаа татврын хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудал бол зохицуулагдаж явж байгаа. За бидний хувьд бол засгийн газраас барьсан одоо онцгой албан татвар дээр бол яг таны хэлж байгаагаар гайлын албан татварыг зарим 5 оронд бол одоо тэгэлсэнтэй холбоотой ийм зөрүү байдал өрсөлдөөний асуудал үүсэж байгаа учраас энийг чиглэх зорилгоор бол гайлын татвараа болиулаад онцгой албан татвар дээр 30% авч байгаа. За тэгэхээр онцгой албан татвардаа бие хэмжээ болон үнийн дүнгээс авдаг 63 улс орн байгаа. Ингээ хайбрид хэлбэрээр авдаг. Тоо хэмжээнд нь ч авдаг, үнийн дүнгээс нь ч ингээ онцгой албан татвараа ногдуулдаг ийм хослол хэлбэрээр авж байгаа. Ийм олон улсын туршлага бол байгаа. Тэгэхээр тэрийг бид нар судалж агаад энэ одоо шийдэл байж болох юм а гэдгээр бол энэ зохицуултыг бол оруулсан байгаа. Тэгээд тийм ч учраас онцгой албан татврын хуулийнхаа 5-5 дээр нь за Монгол улсын нутгаар дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан үн эсвэл импортын гайлын үнээс нь тодорхой хуваар хосолсон хэлбэрээр тогтооно гэсэн зохицуултыг найруулгыг бас оруулсан байна. Гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа.